За өнөөдрийн сэдвэрээ бид маш сонирхолтой нэгэн зүйлийн талаар ярихаар бэлтгэлээ. 2014 онд гарсан Кристофер Нолан найруулагчийн алдарт Interstellar киноны талаар мэдгүй байхгүй зэ. Тэгвэл өнөөдөр бид Interstellar кинонд гардаг цаг хугацааны зөрүү буюу гажуудал гэмээр үзэгдлийг физикийн шинжилгээ ухааны тусламжтайгаар тайлбарлахаар бэлтгэлээ. За видео руу орохоос өмнө та бүхэнд нэг зүйлийг сонирхуулъя. Та бүхэн Монгол супер баатартай комик ном болох Хон Моно дайчны адал явдлаар аялахад бэлэн үү? Тус комик цувралыг нь Нисе Моно ангийн тусгай хэвлэлтгөө цөөн тоогоор гарч байгаагүй тагж хэвлэгдэхгүй учраас энд харагдаж байгаа QR кодоор дамжин амжиж захиалаарай. Мөн видеоны description дээр байгаа линкээр орсон ч болно. Ингээд видеонд орцгоё. Interstellar киноны сүүл хэсэгт гол дүр Купер Гарганта хэмээх аврах том хар нөх руу яван орж дөрвөн хэмжээс Тесракт хэлбэрийн орон зайд очин охинтойгоо холбоо тогтдог. Тэрээр ингэж шаардлагатай мэдээллийг дамжуулж хүн төрөлхтнийг мөхлөөс авардаг ба үүний дараа тухайн хар нүхний доторх орон зай нь хаагдаж Купер ухаан алдан хамгийн анх өтний нүх рүү орсон газар буюу Санчир гарагийн ойролцоо хаягдаж эргэн сэртэл эмнэлгийн орон дээр хэвтэж байдаг. Тинхүү өөрийн охинтойгоо ахин уулзахад охин нь өөрөөс нь илүү хөвшин болсон байдаг шүү дээ. Хэрвээ та охин санаж байвал киноны ихэнх хэсэгт Купер явахаас өмнө охиндоо хэлдэг. Намайг эргэн ирэхэд чи бит хоёр адилхан настай байна хэмээн хэлдэг. Тэгвэл Купер яагаад ингэж хэлсэн юм болоо? Мэдээж кино урлагийн хувьд бол бидний дурдсан төгсгөл хэсгийн сцен аав охин хоёрын эргэн уулзалтыг харуулж үзэгчдийг өстө нус нулимстай нутгсан. Гэвч та бүхэн яагаад ийм зүйл болсон тухай гайхаж байна уу? Эсвэл зүгээр найзууд дундааллаг харагдах гэж худлаа ойлгосон царайсан юм шүү дээ. За тэр ч яах вэ? Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ бид Interstellar кинонд гардаг тэрхүү цаг хугацааны үзэгдлийг тайлбарлахаар бэлтэж байгаа. Хэрхэн аав охин хоёрын хооронд насны зөрүү үүссэн бэ? Эсвэл Купер хар нүх руу яван орохдоо цаг хугацаагаар аялсан болов уу? Мөн бид үүнийг тайлбарлахдаа аль болох та бүхнийг залхахгүйгээр хамгийн энгийнээр тайлбарлахыг хичээх болно. Тиймээс та бүхэн үргэлжлүүлэн дуустал үзээрэй. Interstellar кинонд дээр Купер ба Мурф нарын насны ялгааг time dilation буюу монгол хэлнээр орчуулбал цаг хугацааны тэлт хэмээх үзэгдлээр тайлбарладаг. Цаг хугацааны тэлт гэж юу вэ? Энэ тухайн биеийн хурд ба таталцлын бүсээс шалтгаалж цаг хугацаа өөр нэгэн ажиглагч биетэй харьцуулахад удаан өнгөрөх үзэгдлийг инхүү нэрлэдэг гэж. За эхлэхээс ахгуулаад юу явчих вэ? Та гайхаж байгаа. Одоо бол энэ хэсэгт энгийн бөгөөд хялбараар тайлбарлана. Гэхдээ эхлээд сансар огтргоо мөн чанарыг ахин шинээр нээсэн нэгэн эрдэмтний гайхамшигтай онолтой танилцгаая. Энэ бол 20 дугаар зууны алдарт физикч Альберт Эйнштейний харьцангуй ерөнхий онол юм а. За онолоо тайлбарж эхлэх өмнө бяцхан орчиж байвал да. Физикийн шинжилгээ ухааныг ерөнхийдөө бол бид хоёр хэсэгт хувааж болно. Ньютоноос хойших физик ба Ньютоноос өмнөх физик. За цааш үргэлжлүүлэх өмнө эхлээд энэ мимийг сайн хараад аваарай. Тийм ээ. Ердөө ганцхан мимээр Их Британий алдарт математикч физикч Айзек Ньютоны физикийн шинжилгээ ухаанд оруулсан хувь нэмрийг ёчтой байдлаар харуулсан. Ньютоныг та нар мэднэ нөгөө алюминий модны дор унтаж байгаад татах хүчийг илрүүлдэг эрхэм. Нэгэн нартай өдөр Ньютон алюминий модны дор унтаж яваа. Тэгтэл гинт түүний толгойд алим унжээ. Тэгээд үүнд уурласан тэрбээр яагаад энэ бүхэн болсон талаар олохоор шийдэж энэ цаашлаад физикийн сурах хүчгийн зөвхөн 75% дүүргэдэг классик физикийн суурь байсан байна. Тэгвэл бид яагаад үүний талаар яриад байна вэ? Ньютоны алим яагаад доош унсан талаарх нээлт бол дэлхийн ертөнцийн таталцлын тухай ойлголтыг анхлан дэвшүүлж мэдээж ихэнх үед нь агуу Ньютон гаргаж ирсэн гравитац буюу таталцлын талаарх онолтой марах хинч байсангүй. Гэвч үүнээс хойш 230 жилийн дараа буюу нэгэн бүх зүрхтэй хүү түүний онолыг алдаатай байж болох таамгийг гаргаж иржээ. Тэр хүү хэн бэ гэж юу? Мэдээж Альберт Эйнштейн. Ньютон өөрийн бүх ертөнцийн таталцлын хуулиндаа таталцлал гэдэг бол хоёр биеийн нэгэндээ үйлчлэх хүч хэмээн тайлбарсан байдаг. Гэтэл Эйнштейн үүнийг няцааж таталцлал гэдэг нь хүч биш юм аа. Бидний татах хүч гэд нэрлэдэг үзэгдэл нь үнэндээ өөр учир шалтгаантай болохыг тайлбарлаж. Тэгээ үүнийгээ харьцангуй ерөнхий онол гэж нэрлээд 1915 онд хэвлүүлсэн байна. Одоо харин онолын гол агуулгын талаар ярилцгаая. Бидний таталцлал гэж нэрлэдэг зүйл нь яг юу вэ? Яагаад аливаа зүйлс дэлхий рүү татагдаж бид нар ч нар руу татагдан тойрог замын дагуу эргэдэг вэ? Үүнийг Ньютоны классик физикт одод гаргууд маш том вакуум буюу оргуу хоосон орон зайд нэгэндээ нөлөөлөн хөдөлгөө гэж тайлбарладаг. Тэгвэл харьцангуй ерөнхий онолын дагуу бол үнэндээ тийм биш юм. Үүнийг ингээнээр тайлбарлахыг бол бидний оршдог окторгуу ертөнцийг хийлдэг гуц зөнийг төсөөлөд үз. Нэг хэсэг модонд орж айл болгонд байдаг байсан интексын янз бүрийн хийлдэг гуцны талаар мэдгүй монголон байхгүй зэ. Тэгэд энэ бол их энгийн хүн суугаагүй үед матрас шиг тэгш гадруутай байдаг мэд. Тэгвэл гинт хийлдэг гуцсан дээр хүн суувал юу болдог лээ? Мэдээж хонхоодог. Тухайн суусан хүний жин массаас шалтгаалаад гуцны хэрэг хүн хонхойх нь бас шийдэгддэг. Одоо ер нь та сансар окторгууг яг ийм хийлдэг гуц зөөн гэж төсөөлөд үз. Тэгэхдээ нэгэн маш чухал ойлголтыг давхар авч үзэх хэрэгтэй бөгөөд энэ цаг хугацаа орон зай буюу space time юм. Хэрвээ тухайн цаг хугацаа орон зай буюу манай гутсан дээр юу ч байхгүй тохиолдолд тухайн хэсэг зүгээр л байдгаар тэгш байна. Гэвч хүн юм уу эсвэл гариг бүр болоогүй том од тухайн цаг хугацаа орон зайд байвал үүнийг хонхоолох буюу нэг ёсондоо морилгадаг байх нь. Үүнийг илүү ойлгомжтой болгохыг бол та бүхэн энэ дүрсийг хард. Үндсэндээ бидний байдаг окторгуу буюу цаг хугацаа орон зайг зөөлөн даавгаар дүрсэлж. Харин одоо дааван дээр бейсболын бөмбөг тавихад даав хонхоож байна. Дараа нь жижиг шилэн цагиргыг дааван дээр тавихад яаж тойрон эргэлдэж байгааг харж байна уу? За үүнийг чинь л одоо Эйнштейний харьцангуй ерөнхий онолын дагуу таталцал гэж тайлбарлаж байгаа юм. Онолын дагуу бол тойрог зам үнэндээ дэлхийн морилгасан цаг хугацаан орон зай юм. Үүний дагуу сар дэлхийг тойрж иргэдэг байна. Яг энэ зарчмаар бид бас нарыг тойрон иргэдэг. Тиймээс Эйнштейний үзнээр бол таталцал гэдэг нь хүч биш харин цаг хугацаа орон зайдах мөрөн юм. Ямар ч тач Эйнштейний дэвшүүлсэн онолын нөлөөгөөр дэлхийд дахны физикчид окторгуу ертөнцийг ахин арай өөр өнцгөөс харах ёстойг ойлгуулсан байна. Тэгвэл Эйнштейний дэвшүүлсэн онол нь манай кинотой хэрхэн холбогдох вэ? За баахан онол тамгал ярьж та бүхэнд нэлээд залхаасан бол өршөөгөөрэй. Одоо гол ярианд орох гэж байна. Эйнштейн харьцангуй ерөнхий онолыг дэвшүүлэхдээ окторгуу цаг хугацааны орон зай гэх
жигтгүүн ашиглан загварчсан талаар бид үүнд өрцөн. Энийг ахаад жаахан нуршаа тайлбарлал цаг хугацаа орон зай гэдэг нь сансар огтрууг математикийн аргаар дүрсэлдэг дөрвөн хэмжээс ертөнцөж ойлгож байна. Анх харьцангуй ерөнхий онол хэвлэгдэхэд уг онолоос үүдэлтэй нэгэн үзэгдлийг өөрчилсөн таамагласан цаг хугацааны тэлт буюу time dilation вэ. Сансар огтруудах ямар нэгэн бит цаг хугацаа орон зайг морилгож байна гэдэг нь цаашлаад цаг хугацаанд ч гэсэн нөлөөлж чадна гэсэн үг. Энэ үндсэндээ битийн масс татцлаас шалтгаалж цаг хугацааны голдрол өөрчлөх боломжтой болж таарч байгаа юм. Гэсэн хэдий чихэн үедээ эрдэмтэд үүнийг хараахан баталж чадахгүй л байлаа. За энэ хэсэг тэгвэл өөрсдөөсөө нэгэн асуулт асууцгаая. Бид нэгэн цаг хугацаа орон зайн даавуу буюу бидний төлөөлүүлснээр хилдэг гуц дээр байгаа юм чинь бид хөдөлгөөнтэй оршдог болов. Хариулт мэдээж тийм. Хэрвээ та яг одоо энэ бичлэгийг үзэн буудан дээр хөдөлгөөнгөө хөвтөж байгаач та сансар огтргүй хэмжээсээр бол зогсолтгүй хөдөлж яадаг нь. Хаашаа гэж юу? 94. Үүнийг тайлбарлахаас өмнө багц ч гэсэн тайлбар авъя. Одоо бид өөрсдөө нэгэн координатын хавтгай дээр авч үзье. Босоод тэнхлэгийн цаг хугацаа бөгөөд хэвтээ тэнхлэг нь орон зай гэж үзвэл таны хэвтэж байгаа буудан x зэгт оршиж байна гэж бодъё. Хэдий та хэвтээ тэнхлэг буюу орон зайд хөдөлгөөнгөө байгаж босоод тэнхлэгийн дагуу цаг хугацааны шугамар зогсолтгүй 94 хөдөлж байгаа. Ингэхдээ бүр болоогүй. Өөр нэгэн цаг хугацааны хамтаар гэвэл яах вэ? Үүнийг ахаад жаахан нуршил координатын систем дээр арай өөр битийг авч үзье. Ноён мууртай танилцсан. Ноён муур таны байгаа орон зайгаас арай зайтай байгаа. Ноён муурч бид бүхний адил 94 зогсолтууд тэмүүлж байгаа. Гэхдээ ноён муурны танаас ялгарах гол ялгаа нь гэвэл тэрээр өөр орон зайд оршиж байгаа хэрэг. Одоо яг дүрслэнээр нь харж үзцгээе. Ноён муур буудан таагуур босоод тэнхлэгийн дагуу 94 явж байхдаа хоорондоо өнцөг үсгэн. Тэр өнцөг бол хурд юм. Тэгвэл ноён муур та хоёрын дунд хурд их байх тусам өнцөг их байна гэсэн үг. Тиймээс эндээс бол ихний дүнэлт гэж болох нэ. Цаг хугацааны тэлэлт нь хурдаас шалтгаалдаг тухай. Одоо харин буцаад өөрийн цаг хугацаатай гэсэн ярианд орё. Та энэхүү цаг хугацаа орон зайн системд аялж байхдаа өөрийн гэсэн цоглох цагтай байгаа. Ноён муурч ялгаагүй. Гэхдээ та хоёрын цаг харилцан адилгүй цохилж байгаа. Яагаад гэж вэ? Өнөө өнцөг буюу хурднаас шалтгаалаад та хоёрын цаг хугацаа ялгаатай байна. Таны зүгээс муур тантай харьцуулбал арай удаан хөдөлж байгаа. Харин ноён муурын зүгээс та буудан дээр харьцангуй өндөр хурдтай хөдөлж байгаа. Тэгвэл энэ харьцангуй хурдны зүрийн цаг хугацааны тэлэлтийг үсгэх ихний шалтгаан болж байгаа маа. За одоо бүр толгойд хэрэгч нь 180 градус ирэхээс өмнө нэг жишээ авъя. Өөрийгөө ихэр байна гэж төсөөлөд үз. Нэг сайхан нартай өдөр гинт ихэрчин сансарт нисгэр боллоо. Мэдээж та ихрийн өмнөөс тун баяртай байж таарна. Одоо харин ихэрчин сансарт гэрлийн хурдаар аялж байгаа ирлээ гэж бодъё. Уг нь бол асар өндөр хурдтай явж байгаа юм чинь нэг ч удахгүй онцон ялгаач гарахгүйгээр гяс яваад ирнэ гэж бодож байна уу? Харамсалтай нүг юм да. Ихэртэнд буцаад дэлхий дээр ирэх үед харамсалтай та арай хөгшин байх болсон байна. Яаж гэж үү? Сансарт өндөр хурдаар гэрлийн хурданд ойролцоогоор аялах үед үнэндээ цаг хугацаа удааширдаг байна. Үүнийг ерөнхийдөө бол цаг хугацааны тэлэлт буюу time dilation гэж нэрлэдэг байгаа юм. Гэхдээ миний сая ярьсан зүйл үнэн гэдгийг хэрхэн мэдэх вэ? Ерөн шинжлэх ухаанд альва онол таамаглуулгын баримт нотолгоогоор батлагддаг гэдгийг санах зүйтэй хаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор нэгэн туршлагыг эрдэмтэд 1971 онд гүйцэтгэж. За уг онд бол Америк нэгдсэн улсын физикч Жозеф Хафелава одоо оронч Ричард Китинг нар дөрвөн ширхэг атомын цагийг онгоцон дотор суйрлуулад нэг нь баруун тишээ нөгөө нь зүүн тишээ нисэж дэлхийг 2 удаа тойрчээ. Ингэхдээ уг цагийг 3 дахь цагтаа тааруулсан байсан бөгөөд онгоцнууд буцсан ихсэн цагтээ ирэхэд 4 цагны 3 нь 3 дахь цагтаа зөрсөн байна. Иймэрхүү харьцангуй ерөнхий онолын явцад урьдчилсан таамагласан цаг хугацааны тэлэлт нь практик туршлагаар батлагдаж. Хэдий цаг хугацааны тэлэлт нь үргэлж явагддаг ч гэсэн Улаанбаатар ба Арангаа хоёрт явж байхад зөрүүн тэгж их ажиглагдахгүй. Зөвхөн өндөр хурдны зөрүүтэй явж байгаа үед л бодит ялгаа ажиглагдана. Мөн өндөр хурднаас өөр нэг жишээ нь өөр таталцлын ор юм. Хамгийн ойрын жишээ нь дэлхийн тойрог зам дэх хиймэл дагуулуудыг байнга синхрончлох хэрэгцээ шаардлага үүсдэг. Яг гэвэл дэлхийн гадарга ба хиймэл дагуулын хоорондох өндрийн ялгаа мөн дэлхийн таталцлаас шалтгаалаад хиймэл дагуулын цаг биднийхээс өчүүхэн багаар удаан явдаг. Өчүүхэн баг гэдэг нь 24 цаг тутамд 7 микросекундын зөрөг хэлж байгаа. За тэгээд холын харилцаанд байгаа хүмүүс маань үүнийг сонсоод баг зэрэг хямрсан бол хямрах шаардлага юм шүү дээ. За ингээд энэ хэсгээр онлын хэсгээ дуусгая та. Одоо кино руу орцгоё. Жинхнээсээ. Interstellar киноны зохиолыг Америк нэгдсэн улсын онлын физикч Нобелийн шагналд Кир Торн нэмэх эрдэмтэд хамтран бичсэн байдаг бөгөөд тус киноор гардаг бүхэл шинжлэх ухааны онлын эсүүдийг тайлбарласан The Science of the Interstellar нэмэх номыг бичсэн байдаг. Хэрвээ та бүхэн сонирхож байвал аауд уншихыг буруудахгүй хаа л та. Киноор гардаг Гарганта ба Миллерийн гариг дээрх энтхийн 1 цаг дэлхийн 7 жилдээ тэнцэнэх тооцооллыг мөн Кир Торн эрдэмтэн гаргасан. Тэгвэл ямар хүчин зүйл уг цаг хугацааны тэлэлтийг үүсгэж байна вэ? Кино дээр Endurance үлгийнхэн санчир гаригийн ойролцоо өтний нөхөр орсны дараа цаг хугацаа өөр орон зайд шилжин очдог. Тэрхүү цаг хугацаа орон зайд нь супер авраг Гарганта гэх хар нүх байрладаг ба хар нүхийг тойрог замаар 3 гариг эргэж байдаг. Эдгээр нь усаар хүрээлэгдсэн Миллерийн гариг, амьсгалах боломжтой Шманны мөсөн гариг ба Эдмундийн хүн амьдрах боломжтой төгс гаригуд юм. Харин та бүхэн санаж байгаа бол Миллерийн гаригт 3 цаг байсны дараа хөлөг дээр 23 жил өнгөрсөн байдаг. Яагаад тэрвэ гэж үү? Энэ бүхний харилцал Гарганта гэх супер авраг хар нүхний таталцлаа түүний орон зай юм. Тэгвэл эндээс үзүүлв Мөрф Купертэй иргэн уулзах үед ойролцоогоос 90-100 орчим настай байсныг хэлдэг. Тэгвэл энэ Куперийн хүн төрөлхтнийг аврах аялал нь 76-аас 85 жил орчим үргэлжилсэнийг харуулж байгаа юм. Гэхдээ зөвхөн дэлхийн цагаар шүү дээ. За тэгээд энэ бүхэн
Куперийн хувьд бол ердөө хэдхэн цагийн үйл явдал байсан гэдгийг бас бодоод үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө хэдхэн цагийн дотор 80 гаруй жил өнгөрнө гэдэг бол хүний ой тоон ёстол багтамгүй үйл явдал. Тиймээс энэ оршин ертөнцийн өмнө биднийг хэр өчүүхэн бэ гэдгийг илтгэж байгаа. Үргэлжлүүлээ та эндээс магадгүй нэг зүйлийг хайхаж болно. Хэрэг ойролцоох гаригийн цагийн дэлхийд нь дэлхийн 7 жилийг нэг цагтаа тэнцвэж байгаа бол цаг хугацаа хаана хамгийн их тэлсэн бэ? Үүний хариулт бол хар нүхний ирмэг хэсэгт юм. Купер хар нүхний ирмэг дээр ирэх үед нь түүний дүрс баг зэрэг удаашир сүулдэ бүр тэндээ гацсан юм шиг харагдах боловч үнэндээ тийм бишээ. Зүгээр л түүнээс ирэх гэрлийн төлгөөнийг хүртэл хар нүх сорон авч сүулдэ Куперийн дүрс нь улаан өнгөтэй болж замхран алгавладаг. Тиймээс ч хар нүхний яг ирмэг дээр Гаргонтагийн таталцлын потенциал хамгийн их байна гэж үзээд үүнээс үүсэх зөрүү нь ирмэг дээр ирэх цаг хугацааны тэлтийг хамгийн их болгож сүулдэ бүр гэрлийн хурдыг удаашруулж болохыг энэ нотолж байгаа. Хэрв та хар нүхэн дотор орвол юу болдог талаар сонирхож үзэж байгаа бол бидний өмнө бэлтгэсэн видеого доош гүйлгээд хараарай сувг дотроо. За энэхүү супер авраг Гаргонта эмээх хар нүхний таталцлын потенциалын зөрүүгээр үүсэн цаг хугацааны тэлт нь аав охин хоёрын амьдралыг 80 жилийн хугацаатаагаар зөрүүлсэн болохыг бид үндсэндээ тайлбарж дууслаа. Бас ч их хугацаа шүү. Ер нь тэгээд байгаль гэдэг ямар хүчтэйг бид харж болох нэ. Та бүхэнд хизээ нэгэн цагт хар нүх рүү аялах боломж олдвол үүсэх цаг хугацааны тэлтийн талаар мэдээд авахд буруудахгүй зэ. Үүний тусламжтайгаар хаана сэтгэлийн бэлтгэлтэй болох нь дээ. Магадгүй нөгөө талаар цаг хугацааны тэлтэнд бидэнд хэдийн өнгөрсөн рүү аялж чадахгүй ч ирээдүг рүү аялах боломжийг өгч болох юм аа. Бид үүгээрээ бас цаг хугацааны аял хийх боломжтой гэдгийг ч баталчиж байгаа юм шиг. Цаг хугацааны аял гэснээс нэрээ олон улсын сансрын станц дээр сансрын нисгчдэд цаг хугацааны тэлтийн улмаас бие махбодын цагийн зөрүү үүсдэг гэдгийг та мэдэх үү? Олон улсын сансрын станц дэлхийн тойрог замаар ирэхдээ 28160 км цагийн хурдтай явдаг ба дэлхийд тэнцлэгээрээ ирэх 1500 орчим км цагийн явдал дор хаяж 10 дахин их хугацаа аваад тэгвэл дэлхий ба олон улсын сансрын станцын харьцангуй урднаас үүдээд цаг хугацааны тэлт явагдаж олон улсын сансрын станц дахь цаг дэлхийтэй харьцуулбал тэг зүүнний 7 секундээр удаа явдаг байна. За бас мэдгэд илүүдэхгүй гэдээ ярьчлаа. Одоо харин бүгдээрээ дүгнэлт рүү орцгоё. Купер ба Мурфийн дунд үүсэн насны зөрүүг Гаргонтагийн таталцал ба дэлхийн таталцлын потенциалын улмаас үүсэн цаг хугацааны тэлт бүрэн дүүрэн тайлбарлаж байна. Ерөн сансарт халиу биетийн масс их байх тусам цаг хугацаа орон зайг мөрөөлгөж тэр чигээр нь тухайн биетийн ойролцоох зүйлсийн цаг хугацааг ч гэсэн тэлдэг байна. Гэхдээ цаг хугацаа орон зайг мөрөөлгөж чадах хэмжээний байна гэдэг нь хэр баргийн жижиг гариг одны хийж чадах зүйл биш ээ. Цаг хугацааны орон зайг мөрөөлгөж цаг хугацааг мэдгэдэггүйцээр тэлж удаашруулахын тулд асар их хурд эсвэл асар их таталцтай байх шаардлагатай. Тиймдээ ч алс этийн ирээдүйд хийгдэх сансрын эрэл хайгуул од тоорондын аяллаа үр дүн уг тэлтийн нөлөөг харж чадах нь. За тэгээд мөн ийм гайхамшигтай бүтээл төрөж олон нийтэд шинжлэх ухааны гайхамшиг мэдгээс найруулагч Кристофер Нолан ба физикч Кир Торн нартай үнэхээр их талархах нь зүй өснө хэрэглээ. Мөн энэ Кристофер Нолан найруулагчийн Интерстеллар кино хэрхэн бүтсэн дугаарыг кино задлангийн эхний 10 дугаар буюу хамгийн эртний дугаарууд орж байгаа учраас та бүхэн бас сонирхож доошоо гүйлгэж үзэж болно. Ингээд бидний бэлтгэсэн бичлэг та бүхэн таалагдсан гэж найдаа. Дараагийн бичлэгээрээ бид дахин хорвоо ертөнцийн сонь сайхан үзэгдэл хэрхэн явагддаг талаар тайлбарж эсвэл цаг хугацааны аялын талаар ярьж өгч юм билүү? Тэр бол түлээгээ сууж байгаарай. Мэдээж эерэг дараагийн бичлэгт үзэх тул лайк болон subscribe дарахаа мартаоцай. Баяртай.